хөгжлийн явцад сармагчин хүн болсон байдаг. Тэгээ энэ гүр юу хэлж гэнэ вэхээр ерөөсөө нь цаг хугацаа өнгөрөх тусам оюун санааны хувьд юм уу за ухамсарын төвшин бол дээшилж явж байгаа гэдгийг л одоо тод илэрлэл нэ онлон нэ. За миний бич бас энэ талаар маш олон удаа ярьж байсан. Тэгэд Эрдэнэтэд одоо өнгөрсөн хугацаанд ирж байгаа улс төрчд бол увайгүй улс төрч зөндөө ирж байсан. Тэгэд энэ ирж байгаа улс төрчдийн нь ёс зүйн уламжлалт ороотой л ухамсар уламд ороотой л ингээл ийм л байдаг л болчлоо. За тэгэд өөрийгөө ББ гэж нэрлсэн байгаль орчин аялал жуулчлал Бат Эрдэнэ гэдэг этгээд та бүхэн мэдж байгаа бол Эрдэнэтийн наадмын талбайг одоо будаа олох гэд нэр нь орооцолдсон. Хашаан дотор нь ББ гэдэг өөрхөн нэрээр одоо барилга барихад одоо бас нэр нь орооцолдсон. Эрдэнэтийн бүрэн бүсдийг будаа олгосон. Тийм ээ ухсан нугш битүү шарилж болгож хайсан. Нөгөө гэрэл тусгасан нөхдүүдийн амьдралын сайжрах хааж байхгүй. Залуучуудыг мөнгөөр одоо услаад ингэ явчихсан. Өмнө нь одоо гадаад дотоодор авч юмсан ямар ч тийм одоо амьдралд нь юу ухамсарт гарч байгаа өөрчлөлт байхгүй. Хэмжигдэх боломж байхгүй. Тэгээ ийм итгээд тасралтгүй Эрдэнэтийг усалж байна. Бүр одоо Эрдэнэтэд шилдэг Эрдэнэт ч биш бүр одоо улсын хэмжээнд бүр нэг шилдэг услахаач гараад ирчихсэн. Услахаач бүр номер 1 бичигдэхээр тэгээд наадмын дараа ахмадуудыг бүгднийг нь одоо авч ерөөхдөө нь усалсан. Ингээд энэ этгээд одоо зогсохгүй атгах санааныхаа зорилгоор одоо 10 жилийн хүүхдүүдийг сонгуулийн бие хувь улс төрж байгаа сурчлаганд ашиглаж ингэж эхэлж байна. Тэр аав ээж нар энэ дээр онц анхаараараа энэ этгээдээс